За сайн байцгаана уу? Телевиз үзэн суугаад сурагч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Баянзүрх дүүргийн 21-р сургуулийн газар зүйн багш Ганбаяр байна. За өнөөдрийн хичээлийн сэдв маань дэлхийн усан мандлын хэсгүүд. За бидний өдөр тутмын амьдралд бол ус ямар байдлаар оршид юм бэ? За тэгвэл багшийн ширээн дээр хоёр шилэн савнд нэгэн савтай хүмүүс нэг нь ус тавьсан байна. За эдгээр зүйлийг ажиглаад энэ одоо ямар зүйлийг харуулж байна гэдгийг эргцүүлээрэй. За тэгвэл ус маань байгаль дээр үндсэндээ 3 төлөвт оршид юм байна. За тэр нь ямар 3 төлөв бэ гэхээр нэгдүгээрт хатуу, шингэн, хий гэсэн үндсэн 3 төлөвт оршдог юм байна. За энэ 3 төлөвт одоо шилжихэд байгаль дээр одоо яг ямар үйл явцуд болж байна вэ? За үүнийг бичлэгээр ажиглацгаая. Ус гадаргуу дээр нарны эрчим хүчний улмаас ууршил үүсэж байна. За ууршилт маань агаар мандлын хийн төлөвөөс шингэн төлөв рүү шилжиж одоо конденсац үүсэж байгааг харуулж байна. Үүлэн дэх одоо усан туслын хэмжээ маань хоорондоо нэгдсэн томорсоор жингээд авахгүй улмаас хунц болон газрын гадар дээр бууж байна. За газрын гадар дээр унсан тундас маань газрын гүнд нэвчих үйл ажиллагаа явуулж байна. За ус маань байнгын тасралтгүй эргэлзэлтэнд оршиж байдаг гэсэн үг. Ерөнхийдөө байгаль дээр усны түшингүүд маань яаж оршдог вэ гэдгийг нь үндсэндээ харлаа. За тэгвэл эдгээр үйл явц маань байгаль дээр ямар үйл ажиллагаагаар явдаг юм бэ гэдгийг харцгаая. За хамгийн эхлээд ууршилт үүснэ. За энэ юу гэсэн үг вэ гэхээр ус гадаргуу болон далай, тэнгис, гол мөрөн нуурын ус маань түүнээс гадна ургамлан гадаргуугаас ус уурших үзэгдлийг ууршилт гэж нэрлэдэг байх нэ. За конденсац. За агаартх усны уур маань хийн төлөвөөс шингэн төлөв рүү шилжих буюу өтгөрөх үйл явцыг конденсац гэж нэрлэнэ гэсэн үг. За дараагийн үйлс конденсац үүснээр хурд тундас үүснэ гэсэн үг. Үүлнээс усан тусал болон мөсөн талт байдлаар газрын гадаргууд унах хатуу болон шингэн хэлбэрийг хот унц гэж нэрлэнэ гэсэн үг. Мөнх цас, мөсөн гол. За мөнх цас гэдэг нь бол өндөр уулын оройд унсан цас маань удаан хугацаанд хайлахгүйгээр нэвтарсаар мөс үүсдэг. Хөндийн хүчний нөлөөгөөр уулын налууг даган гулсах үйл явцыг бол мөсөн гол гэж нэрлэнэ. За дараагийн үйл явц нь гадаргуугийн урсц. За энэ агаар мандлын гаралтай ус нь хөндийн хүчний нөлөөгөөр газрын гадарга дээгүүр шилжилт хийх үйл явцыг бол гадаргуугийн урсч нэрлэнэ гэсэн үг. Нэвчилт. За энэ газрын гадаргуугаас доош бороо, цасны хайлсан ус, гол мөрөн нуурын ус нь бол хөрс болон гадаргын чулуулгийн ан цаваар газрын гүн рүү орох үйл явцыг бол нэвчилт гэж нэрлэдэг гэсэн үг. За гүний ус. За гүний ус гэдэг нь бол олон мянган жилийн нэвчилтийн улмаас үүссэн газар дор хоригдлогдсон усыг гүний ус гэж нэрлэнэ гэсэн үг. За тэгвэл хүүхдүүдээ дэлхийн физик газар зүйн зураг ашиглан ус болон хуурай газрын
эзлэх талбайг харьцуулаарай. Дэлхийн хуурай газар болон усыг ингээд аваад үзэх юм бол хуурай газрын талбай бол маш бага. Одоо усны эзлэх талбай бол одоо их эзэлдэг. За тэгвэл дэлхий дээр байгаа 71%-ийг 100% гэж үзэх юм бол түүний 2.8% нь бол цэнгэг ус гэсэн үг. Цэнгэг ус. За тэр 2.8% цэнгэг усыг нэг тусал гэж үзэх юм бол түүний 1% нь ашиглах боломжтой ус гэсэн үг. Тэгэхээр дэлхий дээр бол цэнгэг усны нөөцүүд маш бага байдаг. Дэлхийн энэ олон тэрбум хүнд бол усны асуудал сүүлийн жилүүд маш ихээр хурцаар тавигдж байгаа. Усыг бол ариг гамтаа ашиглах, хайрлан хамгаалах нь бол одоо нэн тэргүүн тавигдаад байгаа асуудал юм аа. За тэгвэл хүүхдүүдээ дэлхийн бөмбөрцгийг ажиглан далай гэж одоо юуг тодорхойлох вэ? Юуг хэлэх вэ? За та нарын бодлоор далай гэж одоо юу хэлэх юм болоо? За тэгвэл далай гэдэг нь томоохон их газрууд буюу тэвүүдийг зааглаж буй маш их хэмжээний усыг бол далай гэж одоо нэрлэж болно гэсэн үг. За дэлхий дээр үндсэн 4 том далай байдаг. За түүний эхнийх нь бол номхон далай. Дэлхийн гадаргын 3.1%-ийг эзэлдэг бөгөөд талбай нийт хэмжээ нь 178 сая км квадрат. За номхон далайгаар Евраз, Австрали твээс хойд болон Өмнөд Америк твийг одоо заагладаг гэсэн үг. За хоёр дахь том далай нь бол Атлантын далай. Атлантын далайн талбай хэмжээ нь бол 91 сая км квадрат. Номхон далайн дараа орно гэсэн үг. За Атлантын далайгаар бол хойд болон Өмнөд Америкийг Евраз, Африк твээс тусгаарж өгдөг. За энэ тгийн далай. Талбай хэмжээгээр 3-т орох том далай бөгөөд 76 сая км квадрат талбайг эзлэн оршино. За Африк төв, Евраз, Австрали твийг Антарктик твээс зааглагж өгдөг далай юм аа. За хойд мөсөн далай. За хойд мөсөн далай нь бол талбай хэмжээгээр хамгийн бага бөгөөд 14 сая км квадрат нутгийг эзлэн оршино. За 10 сараас 6 дугаар сар хүртэл мөсрөх бөгөөд үүнээс үүдэн мөсөн далай гэж нэрлсэн байна. За тэгвэл бүгдээрээ далай ёроолыг усгүйгээр төсөөлье. Ямар байх болоо? За далай ёроолд уул нуруу, галт уул, тал газар, гүн хонгор гэсэн хүчин зүйлүүд байна. За юу газрын гадаргатай яг ижил гэсэн үг. За энэ үчлэг дээр юуг харуулсан байна вэ? За далай ус нь байнгын хөдөлгөөнд оршдог. За тодорхой чиглэлд урсаж буй томоохон хэмжээний усыг бол далайн урсгал гэж нэрлэдэг. За тэгвэл энэ зурагт далайн урсгалыг харуулсан байна. За тэгвэл яагаад далайн урсгалыг улаан болон цэнхэр өнгөөр тэмдэглэсэн юм болоо? За үүний учир бол улаан сумаар далайн дулаан урсгалыг тэмдэглэдэг. За дулаан урсгал гэдэг нь тухайн орчны далайн уснаас температур нь их байх юм бол түүнийг далайн дулаан урсгал гэж нэрлэж байгаа. За хүйтэн урсгал. За хүйтэн урсгал гэдэг нь бол тухайн орчны далайн уснаас температур нь ялимгүй бага байх юм бол түүнийг далайн хүйтэн урсгал гэж байгаа. За тэгвэл хүүхдүүдээ өмнөх хичээл дээр экватор гэсэн сэдвийг үзсэн байгаа. За экватор гэдэг бол дэлхийн төв хэсгээр явах энэ тэг градусын шугамыг хэлнэ. Тэгвэл дэлхийн хойд болон өмнөд хагасад далайн усны чиглэл хэрхэн явагдаж байна вэ? Үүнийг ажиглаарай. За экватороос хойш орших хэсгийг дэлхийн хойд хагас гэх бөгөөд тэр хэсэгт бол далайн усны чиглэл цагийн зүүнний дагуу буюу нар зүүн чиглэлтэй эргэлтэнд оршдог. За тэгвэл дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст цагийн зүүнний эсрэг буюу нар буруу чиглэлтэй эргэлтэнд оршдог гэсэн үг. За далайн урсгал маань дулааны солилцоо хийх чухал үүрэг гүйцэтгэдэг. За тэгвэл бичлэгийг ажиглан далайн ус маань дулааны горимоо яаж солилж байна вэ? Тэрийг ажиглаарай. За экватор буюу халуун бүсээсээ далайн дулаан урсгалаа туйл буюу хүйтэн бүс рүүгээ шилжүүлж байна. За тэгвэл туйлын хүйтэн бүсээсээ экватор руугаа хүйтэн урсгалаа шилжүүлдэг гэсэн үг. За ийм дулааны солилцоо явуулдаг юм байна. За тэгвэл дэлхийн далайн хэсгүүд дотор тэнгис, булан, хоолой гэсэн энэ үндсэн 3 зүйл багтдаг.
Зурагт тоогоор тэмдэглэсэн газруудыг харгалзуулаарай. За, хоол. За, нэгэн тоогоор хоолыг тэмдэглэсэн байна. За, энэ одоо хоёр их газрыг тусгаарлаж буй нарийн одоо усан хэсгийг бол хоолой гэж нэрлэнэ. За, хоолойг бол хвчлэн одоо далайн тээвэрт маш ихээр өргөн ашигладаг. За, хоёрын тоогоор буланг тэмдэглэсэн байна. Их газар руу төрж орсон далайн хэсгийг булан гэж нэрлэдэг. За, гурвын тоогоор тэнгисийг тэмдэглэсэн байна. За, тэнгис гэдэг маань физик газрын нөхцлөөрөө болон усныхаа шинж чанараараа ялгарах далайн нэг хэсгийг бол тэнгис гэж нэрлэж байгаа. За, нэгэн тоогоор Юкатаны хоолыг тэмдэглэсэн байна. Хоёрын тоогоор Москитосын буланг тэмдэглэсэн байна. За, тэгвэл гурвын тоогоор энэ тэмдэглэсэн тэнгис бол дэлхийд маш алдартай. Энэ тэнгисийн нэрийг дэлхийн ихэнх хүмүүс мэддэг. Яагаад вэ? За, үүний учир нь Карибын нэгсийн дээрэмчин энэ бол дэлхийн маш алдартай бүтээл. За, энийг хүүхд болгон хүмүүс ихэнх нь үзсэн. Тийм учраас энэ тэнгисийн нэрийг бол дэлхийд даяар алдарш болсон шалтгаан болж байна. За, гэрийн даалгаварт дэлхий дээр өнгөөр нэрлэгдсэн тэнгис маш олон байдаг. Өнгөөр нэрлэгдсэн тэнгисүүдийг физик газрын зургаас хайж гэр бүлийнхэн болон найз нөхдөдөө зааж өгөөрэй. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон та бүхэндээ баярлалаа.